Телевизийн өдөр бүрийн оройн 5 цагийн нэвтрүүлгийн их ажил өглөөнөөс эхэлдэг ажээ. Өргөн удам Монгол нутгийнхын өнцөг улам бүрд тарж нутгалдаг айл болгонд нэвтрүүлгийн хүрэх нэр хүндтэй гавьяатай ажилд уран бүтээлчид, инженер, техникчдийн нарийн мэргэжлийн олон хүмүүсийн зүтгэл бүтээл шаардлагадаг юм аа. Монгол телевизийн ууган зураглаач Даштондог анхны зураач тэнэг Гоош нарын ахмадууд 30 жилийн турш оролцсон нэвтрүүлэг, зохиомж, жүжиг, кино хөрөг, найруулал, мэдээллийг тоолж барахын аргагүй. Монгол телевизийн анхны нэвтрүүлэг хүүхдийн нэвтрүүлэг 30 жилийн турш тасраагүй нэвтрүүлгүүдийн тоонд орж ахмад найруулагч Янжма, соёлын гавьяас хөтгөлтөн оюут нарын олон шилдэг уран бүтээлчдийн хөдөлмөр алдар нэр энэ редакцтай холбоотой өдий хүрчээ. Телевизийг хөгжимгүйгээр төсөөлөхөд бэрхээ. Хөгжмийн редакцид амьдралынхан 30 жилийг зориулсан Бурят, Нуржма, Цэрэн лам нарын ахмад уран бүтээлчид залуучуудтайгаа мөр зэрэгцэн ажилласаар байна. Кино программын редакцийнхан Монгол телевизийн нэвтрүүлгийн цагийн голыг хүрдэг редакцийн нэг найруулагч Гүндэгма, Цэрэн лам нараас гадна ахмад орчуулагч Ким, Дорж, Алтан сүх нарын орчуулагчдын их хөдөлмөрийг үзэгч түмэн андахгүй. Дэлхийн 5 хилээс эхлэнэ орчуулан үзэгч түмэндээ киногон үзүүлсээр удажээ. Тележивжиг тавьж кино хөрвүүлэх ажилд нэр хөдөлмөрөнд зориулсан ахмад найруулагч Шитэр, мэргэжлийн кино жүжигчид, телевизийн нэвтрүүлэгчид өдөр шин өглөөрөөгийн кино орчуулга хийж их монгол хэлнээ орчуулж үзэгч түмэндээ хүргэсээр байна. Хуучин кинонуудыг сэргээн хуулах, кино архивлан хадгалах, видео киноны сангамрагтай болох талаар идэвх зүтгэл гарган ажилладаг. Монгол телевизийн анхны уран сайхны удирдагч, найруулагч Туванжив, зураач Ажианар олон уран бүтээлээр хамтран ажилласан ахмадууд 1965 онд телевизийн дээд боловсролтой зураглаач, найруулагч, инженерүүд төгсөж ирсэн нь нэвтрүүлэг чанарын өөрчлөлт гаргасан юм. Найруулагч Долгор, Бадрах, сэтгүүлч Дорж, зураглаач Нямсүрэн, зохиолч Ёнкор нарын олон сайхан уран бүтээлчид эд залуураа биднээсээ салан одсон нь харамсалтай. Монгол телевизийн анхны ерөнхий инженер Дорж, техникийн өндөр мэдлэг, өргөн боловсралтай энэ хүн бас л анхны 15 жилийн турш Монгол телевизийн техникийн алба, техникийн бодлогыг барьж байсан инженер хүн. Телевизийн уран бүтээлчид, инженер, техник ажилтнуудын ягт нарийн уялдаа холбоогүйгээр ойлгохын аргагүй нь зүйрлэвэл гэрийн хос багантай ажилласан үг байв. Телевизийн удирдлагууд ахмад ажилтан, инженер, техникчид, уран бүтээлчидээ хоцрогдсон, хуучирсан гэж ялгаж дугаарлахгүй, тэгшэрцэж, урьж уулзаж, амруулж, суйлуулж байдаг нь сайшаалтай. Телевизийнхэн энэ ахмадуудаа анхны техник ажилтнууд гэж хүндэтгэж байхад эд өөрсдийг Ленинградын курсийнхэн хэмээн дотонсож байдаг юм байна. Инженер Балдамдорж, Мятав, Шогдов, Жимэ, анхны зураглаач Цэтэндаров, инженер Намхайдорж, Ямбачив, Эчин хорлоо, Одсүр нар хамт ажиллаж нөхрөлж явснаа ярих, хуучлах юм тун ихтэй. Нэг үеийнхэн, нэг курсийнхэн, нэг мэргэжлийн хүмүүс үлээ. Одоо гадаад дотоодын их дээд сургууль төгссөн инженер, техник ажилтнууд зургийн нарийн аппараттай техник, дуу, монтаж, киноны тоног төхөөрөмжүүдийг бие даан засч сэлбэж байгаагийн дотор ахмад засварчин Сэнд, Мишиг Дорж, Донд баравд нар шавнырийнхан дунд ажилласаар л байна.
Монголын радио телевизийн хэрэглэх газрын дарга үзэгчдийн сайн танил сэтгүүлч мөнгө төр. Техникийн компанийн захирал Сэдэвсрэн, Монгол телевизийн захирал Даваасран, хэрэглэх газрын эдийн засагч Инг Чимгэнар, шин зохион байгуулалт, шин арга ажиллагаа, шин техник технологийн талаар ярьж зөвлөх юм үргэлж гарна. Монгол телевизийн захирал Даваасранд хэрэглэх газрын шийдвэрийг хэрхэн яаж биелүүлэх талаар сэтгүүлч, найруулагч нар, дасаг цехийн дарга, инженер, техникийн ажилтнуудтайгаа зөвлөх, сан солилцох юм бас л ихээ. Мөн 1997 оны ихээр бие даасан жижиг студиуд болон ажиллах саналыг хэрэгжүүлэхээр телевизийн ахмад найруулагч Содон захиралтай редактор Саран Туя, оператор Баяр Жаргал нарын бүрэлдэхүүнтэй Малчин студи. Тележивчиг уран сайхны нэвтрүүлгээрийн олонний танил болсон найруулагч Жаргал захиралтай Ёолх редактортай Эв нэгдэл. Онсаа захирал Дашням редактор, продюсер найруулагч Соломон оператортай Акшин студи. Мэдээлэл баримт тулан уран сайхны кино жүжиг нэгч авч чадахын зовлонгүй ахмад оператор дэлгэр онор бас л Монгол телевизийн ахмад уугийн нэг. Монгол телевиз зах зээлийн үед хэрхэн ажиллах ёстойг бодож тоосож, ухаан компьютер хоёрыг уралдуулж байдаг сандагч ерөнхийдөө эдийн засгийн алба. Мөнгөтэй хэрнээ мөнгөгүй ч гэж мэдэх, мөнгөгүй байхад мөнгөтэй ч болгож чадах, уурлж ч болохгүй, уйруулж ч дийлэхгүй, эрдэнэ чимээ нэгтлэнтэй санхүүгийн дасгаар зургийн дарга нар орж гарч хэлцэж, хэрэлдэж явах нь боломжтой. Монгол телевиз гадаад харилцаагүйгээр ажиллаж, мэдээлэл, уран бүтээл, техник технологийн шинжлэх боломжгүй билээ. Францын олон улсын нэвтрүүлэг, Вашингтоны улс төрийн мэдээлэл, Японы NHK, Германы Долгон, Оросын олон нийтийн телевизийн хөтөлбөр зэрэг дэлхийн нэртэй 5 сувгийн хөтөлбөр Монгол телевизээр дамжин үзэгч олонд хүрч байна. Нягмар захиралтай боролдоо студид Монголын хүүхдүүдийн дотны нөхөр, сайн танил болсон ахмад зураглаач хатгатай мөрөнгөө орой залуугаасан одоо хүртэл хүүхэлдээ гэдэг хэцүү хянуур чимглэр ажилдаа үнэнчээр зүтгэж явна. Урлаг судлалын ухааны дэд доктор Соломон Монголын радио телевизийн нэвтрүүлгийн судалгааны албыг удирдах байна. Олон студи группүүдийн хийсэн нэвтрүүлэг, концерт, кино зэрэг бүхэл материалыг үзэж хяндаг, хариуцлагатай ажлыг кино найруулагч Жигжитсүрэн, найруулагч Юндэн Дорж, Гуамарлын шагналт сэтгүүлч Оюун Дар нарын нэвтрүүлгийн зөвлөлийнхэн хянж баталдаг юм. Долгион соннороо телевизийн хөтөлбөрийг түгээж, үзэгч уран бүтээлчдийн гүүр болон ашигладаг юм. Өдөр тутмын яралтай нэвтрүүлгийн тайлбар хийхэд сонин сэтгүүл ном хөвлөлөөр баялаг номын станд хаяа ахмад сэтгүүлч Чойжол, зохиолч Дожоо Дорж нар
телевизийн түүхийг санал болгон ярилцсан суух нь олонтой байдаг юм. 60-аад оны сүүлчээс 80-аад он хүртэлх Монгол телевизэн их ачаалал. Энэ Ахмад уран бүтээлчид сэтгүүлчдийн нуруунд дээр тогтож байсан гэхэд хэлэсдэхгүй байхаа. Баяма, Данкар хэмээх Гамбат, Дарга хэмээх Жаргал, Шарвдорж, Ерөөсрөм, Жамбал Жамс, Жандал, Пашка, Авирмэд, Баавай, Сэндсүрэн, Дайсэвэг, Машват, Санжид олгор Цэгийн ханд нарыг үзэгч түмэн андахгүй үзээ. Монгол телевизээ тэр аяаран багшивын барилга үүсгдэг нэгэн өвөрмөгт сургууль юм. Нэвтрүүлэгчид Дорж, Чулуунбат, Доржбат, Батсүрэн, Цэгийн ханд нарын шавнар, Наран туя, Ямба, Ичин хорлоо, Уран чимэг, Цоодол нартай үзэгч түм маань өдөр болгон уулздаг боловч өрөө тасалгаандаа нэвтрүүлгийн материалтайг хэрхэн танилцаж, хувцас сунар үсгэцгэн янзлж байгааг хараагүй үзье. Нийслэлийн Улаанбаатар телевизийн найруулагч Балхчав, Баяра, Соёлт, 25 дугаар сувгийн Алтай, Авирмэд нарын уран бүтээлч Цөмөл Монгол телевизээс ихтэй билээ. Бие даасан телевизийн бие даасан уран бүтээлчид захирлууд болсон ч Монгол телевизийн их гэрээ гэж хүндэтгэн хайрлаж явдаг уран бүтээлчид, инженер, техникчид олон бий ажээ. Ажил садынхын хүнд нөхцөлийг сайтар мэддэг телевизийн удирдлагууд ажил хийх нөхцлөөс гадна хүн аль жалаан тайлах, амарх нөхцөлийг бүрдүүлдгээрээ нэлээд онцлогтой юм. 300-аар ажил садтай энэ том байгууллага өөрийн савн, өөрийн эмчтэй байгаа нь одоор их л ховор болсон үйлчлэгээ юм да. Ардчлан анхны дуучин цод сайхан захиралтай Монголын мэдээ агентлаг шин сургууль мэдээллийг Монгол төмдөнд хүргэж байдгийг. Энэ агентлагт олны танилж Дунбаатар, Саран туяа, Саран гэр телевизийн цагаан өвгөн гэж олон түмэнд хөөрдөн хүндлэгддэг өвгөн сэтгүүлч жигмэд туу нарын үе үеийн төлөөлөгч шилдэг сэтгүүлчид ажиллаж байна. Монгол телевиз бас өөрийн дээд сургуультай захирлан телевизийн найруулагч Бадрууган. Зах зээлийн үед гадаадд оюутан сургана гэдэг нэлээд хүндрэлтэй болсон болохоор дотоод нөөц бололцоон ашиглан найруулагч, зураглаач, сэтгүүлч зэрэг уран бүтээлийн боловсон хүчнийг дотоодын дээд сургуульд биш телевизийн онцлогийг харгалзан өөрийн мэрэгжлийн хүмүүсээр багшлуулан телевизтэй бэлдэх зорилт тавин ажиллаж байна. Урлагийн гавьяас зүтгэлтэн Чой Жамс телевизийн киноны олон улсын их наадмын удаа дараагийн шагналд урлагийн гавьяас зүтгэлтэн Хишигт зураглаач томглог зэрэг Ахмад болон залуучууд багшилж байна. Монгол телевиз бас өөрийн дарааштай өдөөд даваагүй хотод зам хүүр гар цорцыг анддаггүй нойр хоол даадаг жинхэнэ монгол жолооч нар ажилдаг байлаа. Одоо телевизийн замын ая, хоногийн уртыг даадаг монгол жолооч ховордож байна да хөөрхий. 1967 оны 7 дугаар сарын 11-нд Монгол телевиз ардын хувьсгалын 46 жилийн ойн их баяр наадмыг орон даяар цацаж анхны нэвтрүүлгээ эхэлж ардд түмнэн баярлуулсан түүхтэй. Түүнээс хойш 30 жилийн турш телевизийнхэн маань ард түмнэн баярлуулж 30 жилийн турш ард олонтойгоо баярлаж орон даяар болсон түүх үйл явдлын агшин бүрийг авч үзүүлсээр өдий хүрлээ. Монгол улсын анхны ерөнхийлөгч Тангарав Ёслол, хоёр дахь ерөнхийлөгч Нөхөр Багванд ардын их баяраа нээх ажиллагааг орон даяар Монгол телевизийн нэвтрүүлэн ачаарл үзэж зон олон маань баярлсан билээ.
Их наадмын дэвжээнд хэний хүү хүчтэй өнгөтэй байна. Хэний хүүгийн уйсан мөр хурдан өнгөтэй тэгш байна. Телевиз л үзүүлнэ. Телевизэн ажилтнуудаас наадмын өдөр авгай хүүхдтэйгэн баярал суудаг хүн ховорхон гэлцдэг. Наадмын талбайд бүхэн хаагшиг алдаа оноог нүд цавчилгүй ажиглаж 6 насны мөрдийн зургийг авах гэж тоосон дунд дарагдаж найруулагч ирээд акторууд нь авсан дүрсээ найруулж тайлбарлаж одосрон ахлагчтай инженер техникчид техникэн сахиж өдөр шин морь хоолгүй сууцгаана. Телевизийн ажил сайхан хэцүүтэй хэцүү. Ард түмнийхөө нүд чих болж их орны болон дэлхийд дахны сонин хачныг зон олон дон үзүүлж сонсуулах гэж үүргээ нийлүүлж явах шиг жаргал байхгүй гэж Монгол телевизийнхэн ярьж сэтгэл уян цавхтэйгүр хараа өндөр явдаг сайхан хүмүүс үлээ. За улс орондоо яраа хөршигдсөн шинжилж байгаа энэ үед телевиз маань зохион байгуулалтын хувьд дэлхийн жишг төрлөө. Залуу боловсон хүчин маань энэ телевиз гэдэг ариун сүмээ үеийн үед улам өөд өргөн явахыг байлмаар байна да. Сайн байцгаана уу хүмүүст үзэгчдээ. Монгол телевизийн 9 дугаар сарын 27 оны Бямгарагт үзүүлэх нэвтрүүлгийн хөтөлбөрөөр танилцуулъя. Монгол телевиз 30 жилийн турш 34,260 цагийн нэвтрүүлэг, 5,110 кино үзүүлж, 20 гаруй жүжиг бүтээж, Монгол орныхон өнцөг улам бүрт хүргэж, соён гэгэрүүлэх их үйлстэй амжилт бүтээл гаргасаар 30 нас хүрлээ. Ард түмний хурц мэлмий ариун тунгалаг байж айл бүрийн хойморт үрд заларсаар байх болтугай.